За бүгдийн амгалан айлтгая. За данаа глобал пирамид үргэлжлүүлээд уншъя. За бид нар түрүүний хичээл дээр галваад бовын лайн явж байгаа. За тэн дээр аранлаг бол хорлоо дамбууд пүнсгжин чой тамжид дэндүв дүүсэн ба дандан дүү дэлцүүл ёдтэй. За дандан дүү дэлцүүл бол хорлоо дамбуу пүмбулаас угаа чой тамжид бол дэмбэр дуваийн ямбар сун аяин гэсэнтэй дэмбэр дуваа буюу үннээсээ бүтсэн гэж айлцсан байгаа гэсэн. За тэрийг бол аранлаг гонши гомба гова ойлоножид за ийм дөрвөн зүйлийн үүднээс бол үзүүлсэн. За тэгээд за өчтөр хамгийн сүүлд бол ойлоножид ёдтэй сүнзэн зашин гогвэрэг ванамжэнэвэж за ингэ зогссон тийм ээ. За үргэлжлүүлээд дэла хонарэ хорлоо дамбуу чидэн сүмбийн доёг гомбо мэвэр таал за энэ хажиг ярьж байгаа шүү дээ тийм ээ. Хорлоо дамбуу чидэн сүмбийн доёг гомбо мэвэр таал чидэн дэдэр сүмбийн доёг гомбор жог бэчэр даха дөна диин дэндум мэвэр таал ди дэндум мэвэр таал дөдвич дөна диин жожо мэвэр таал дөдвич дö минутэ энэ аранлаг үргэлжлүүлээд ярьж байгаа юм байна шүү. Аранлаг ярьж байгаа юм байна тийм ээ. Ойлоны сүнжин биш хажиг хорлоо дамбуур чөдөн сүмбийн доён гомбо мэг хажиг ярьж байгаа юм байна тийм ээ. Чөдөн дэдэр сүмбийн доён гомбор жог бэчэр даха дөна диин дэндум мэвэртэл дөдвич дөна диин жожо мэвэртэл дөдвич дö минутэ чөрөл донжин донжи дэ диин жожо юм бичэрдэ дэ чэдун шээ жодвин дайн жожо юм бичэр шэна мачаа гэж. За энэ мачаа бол аранлагын хариулч. За тэгэхээр хажиг юу гэж юм нэхэр чөрөл донжин донжи чөрөл дондууд гадна талын утга түүний донж чинь бомби донж те дадун дэрүндү зэмби дадун дэрүндү зэмба те бомбаш би бомба гэд хэлэхлээр та бүхэн бомбын одоо дүр байдал бомба гэж хэлж байгаа нэр томьёог сонсоод тэгээ бомб болвол төсөөлөгддөг. Тэр төсөөлөгдөж байгаа зүйлийг бол бомбын донжи гэж хэлж байгаа. Тийм ээ. Талбай дээрх Сүхбаатар жанжны хөшөө гэд хилэнгүүтэл толгойд ургаж байгаа тийм ээ. Тэр байдал бол энэ бол Сүхбаатарын хөшөөний донж гэж нэрлэж байгаа. За тэгээд чэрэл донжийн донжи буюу гадна талын одоо тэр гадна талд бүтсэн тэр одоо зүйлсийн донж бол хорлоо дамбууд тийм ээ. Хорлоо дамбууд чой тамжид дэмбэр дүүр сүмийн доён жожо юм гэж хэлж байгаа. Ийм бичэрдэ дэ чэдун шээ жодвийн дайн жожо юм бэж гэж. За тэгэхээр чэдун гэд хэлэхлээр яг уу гэхээр чэдун хэмээн өгүүлсэн тэр нэр томьёоны жожо нь бол чирэлжин донжи буюу тэгэхээр чэдун шивийн дайн жожо бол чэдунгийн донжи баг. Донжи. Тэгэхээр чэдун шивийн дайн жожо нь бол чэдунгийн донжи учраас гадамбууд пүнсгжин чой тамжид дэмбэр дүүрс сүмийн доён жожо нь бол болж байгаамаа. Тэр нь бол чирэл донжи юм гэж хэлэх гээд байна тийм. Им бичэрдэ чэдун шээ жодвийн дайн жожо юм бэж шэна мачаа гэж. За энэ мачуу гэдэг маань аранлагын хэлж байгаа хариулт. Утга нь юу гэсэн үг болох вэ гэхээр чэдун гэж хэлэхэд тийм ээ. Чэдунгийн донжи бол чэдун шээжүүдийн дайн жожо болж байгаа боловч чэрэл донжийн донж бол гадамбууд пүнсгжин чой тамжид дэмбэр дүүрсэн доён жожо бол биш юм юм бэ мачва гэж хэлж байна. Мачвдэ жожижин да рангавийн жоцулдан жожижин да рангавийн жоцул гэж. Доён жожо дэмэнда вэж гэж. За энэ юу гэсэн үг вэ? Жожижин да рангавийн жоцул гэдэг жожижин да гэдэг нь бол живүү жодва жигэнлэ жун да тийм ээ. Өгүүлэгч бодгаалын хил тагнаа тэргүүтэн оролцож гарч байгаа ийм дуу авайг бол нэг 9 доо өгүүлэгдэхүүнтэй ийм дуу авайг бол жожижин да гэж хэлж байгаа.
Тэрнээс дуу авиа болгоныг жожиж ин да гэж хэлэхгүй. Жишээ нь салхи сэрчгнэх одоо ус ингээ голын ус урсгад ингээд шуугж дуурж байх ч гэдэг юм уу те. Навчис одоо ингээд салхилахад навч ингээд шаржигн дуурах тэр мэтийн үзэгдэл одоо юмны дуу болвол жожиж ин да биш. Жожиж ин да гэдэг бол бодгаалын одоо хил тагнаа одоо мэт ингээд оролцоод ингээд гарч байгаа нэг өсөндөө юм өгүүлбэтгүнтэй ийм маягийн дуу авиаг бол жожиж ин да гэж хэлж байгаа. За жожиж ин да рангавын жоцул гэж. Рангава гэдэг нь бол игэл бодгаалыг хэлж байгаа. Игэл бодгаал. Одоо над чиг ч юм уу тийм ээ. Игэл хүмүүс. Ийм игэл хүмүүсийн өгүүлэх жожиж ин да рангавын жоцул гэдэг нь игэл хүмүүсийн одоо юм ярих ямарваа нэгэн юмыг өгүүлэх байдал болоод доён жожа гэж. Доён жожа гэдэг нь санжээжийн бурхны судрыг одоо айлдах, бурхны одоо судрын өгүүлэгдэхүүн. Бурхны зарлиг гэдэг хоёр бол хоорондоо маш өөр юм аа, адилгүй юм аа гэж хэлж байгаа. Жожиж ин да рангавын жоцулдан гэдэг нь иглийн одоо тэр өгүүлэх байдал доён жожа гэж. Санжээжийн доён жожа хоёр бол дэм мяндавичэр гэдэг нь ашид бол одоо адилгүй байдаг юм аа гэж. Адилгүй байдаг юм аа. Ян хонарэ хорлоо дамбууд чидун сүмбийн доо дэ ранжу мишэби гүнэ ламбын цэг имбэр таал гэж. За бүр нөгөө хажигч нь хамаагүй юм яриад алга болж үлж байна тийм ээ. Хорлоо дамбууд чидун сүмбийн доо дэ гэдэг нь хорлоо дамбууд гадна талын утгыг одоо үннээсээ бүтсэн гэж айлтсан. Энэ судар болвол ранжу мишэби гүнэ ламбын цэг имбэр таал гэж. Ранжу мишэби гүнэ лам. Бүр огт мэдхгүй юмсыг одоо танин мэдхгүй тийм одоо сэтлэр тийм ээ тийм сэтлэр бол сэтгэл нь өдөөгдөөд ингээд гарсан ийм үг юм аа гэж хэлж байна. Бурхны судрыг шүү дээ тийм ээ. Ранжу мишэби гүнэ лам. Ис мэдснээр бол өдөөгдөж гарсан ийм одоо үг юм аа гэж. Имбартал дэ ранги жожа мэвийн цэг юм бэ ч гэж. Ранги жожа мэвийн цэг юм бэ ч. Тэгэхээр бол чирэл дундуу сүмбийн яг нь сэмзэмби ёсонд ярьж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр сэмзэмба бол бүх зүйл сэтгэлээс одоо үүсэлтэй гэж үзэж байгаа. Гадна талын утга гэдгийг бол хүлээн зөвшөөрдгөө ийм одоо үзэл онолтой. Тэгэхээр хорлоо дамбууд гадна талын утга үннээсээ бүтсэн гэж айлдж байгаа тэр судрын өгүүлэгдэхүүн болсон тэр гадна талын утга гэдэг юм бол байхгүй юм аа. Байхгүй юмны тухай айлдж байгаа учраас энэ бол эс мэдснээр сэтгэл нь өдөөгдөж ингэж гарсан үг одоо ийм зүйл юм аа. Тийм ээ гэж хэлгээд байхгүй. Хорлоо дамбуу чидун сүмбийн доо дэ ранжу мишэби гүнэ ламбын цэг имбартад дэ рангийн жожа мэвийн цэг юм бэ ч. Чава ёд дэ гэж. Тийм ээ аранлаг юушаа хажиг дүүлж юм тийм ээ. Баталж ин тэрийг чава ёд намдлаа жожо домбо жодномжийн дээдэ мишэ жилан чирэр гэж. За намдалд байгаа энэ үг бол жожо домбо буюу жожо медва гэсэн үг. Өгүүлэгдэхүүн байхгүй. Тийм ээ үзүүлж байгаа зүйлийн гол утга нь байхгүй. Ийм зүйлийг өгүүлж байгаа бол энэ бол мишэжи ланчэр гэж нь мишэва ранжу мишэви гүнэ ланва юм а гэж. Эс мэдснээр сэтгэл нь одоо өдөөгдөж тэг сэтэл нь бол огт одоо танин мэдээгүй үл мэдхээр бол өдөөгдөж ингэж ярьж байгаа юмаа гэсэн үг. За тэгэхээр намдалд бол ийм үг байх нь байгаа л да. Жожо домбо жодномжи дидэ мишэ жилан чирэр гэж. Тэгэхээр бол энэ хажиг бол намдлын нэг хэсэг үгийг аваад өөрийнх нь ярьж байгаатай утхан таарч байгаа нэг ийм хэсэг үгийг аваад утхан таарах юу ах вэ? Үгээрээ бол таарч байгаа юм шиг харагдаж байгаа ийм үгийг аваад ингээд иш татаад миний зөвөө гэл ингээд одоо ярьж байгаа ийм л хэлбэр л дээ. Гэхдээ энэ намдлын одоо яагаад ингэж хэлэх болсон
урд утга нь юу байсан тийм ээ юунтай холбогдоод ингэж айлдах болсон тэр энтрийг ерөөсөө авч хэлцэхгүй авч үзэхгүйгээр зүгээр дунд нь нэг ийм хэсэг үгийг ингэж тастаж аваад л ингээд л одоо өөрийнх нь хэлсэнтэй таарч байгаа юм шиг ингээд сонсогдож байгаа ийм зүйлийг аваад ингээд л иш татаад ингээд л одоо өөрийгөө батлах гэдэг яриад байна шүү дээ тийм ээ. Жожо домбо жоднэмжи дэдэ мишэ жиланчэр шэсүн бичэршэна мачвдэ гэж. Аранлаг бол юу гэсэн чава мажва гэж. Чава мажва гэдэг нь юу гэсэн үг гэхээр намдалд ингэж айлдсан байлаач гэсэн хорлоо домбо чөдөн сүмбийн доодоор анжуу мишэви гүнэн ландэ гүнэн ламбын цэг тийм ээ гэх юм уу эсвэл одоо чөдөн сүмбийн доо тэ чөрөл дом хорлоо домбо чөрөл домдуу сүмбийн доо тэ рангийн жожо мэмийн цэг юм би мачваа гэсэн үг тийм ээ жожо намдалд ингэж айлдсан байлаа гэд хорлоо домбогийн жожо байхгүй гэсэн үг бол биш юм гэж. За тэдэр сумба дэ гэж. За намдалд ингэж айлдсан нь бол ямар утгаар ингэж айлдсан байсан юм бэ гэхээр тэр мэд зарлигласан нь бол чөрөлбийн додвийн дагвын дамжаа нам гэж. За тэгэхээр тэрсүүдийн гадна одоо бурхны шашинтнаас өөр бусад чөрөлбийн одоо шашин тэрсүүдийн бурхны шашинтан биш. За энэ нь бол ялангуяа одоо эртний энтгэгт байсан одоо тийм тэр цаг үеийн одоо шашин үзэл онолууд байгаа. За тэр одоо үзэл онолыг хүлээн зөвшөөрөгч улсуудын одоо тэр үзэл онолынхаа дагуу тавьсан яриа тэр энтер болвол ранжуу мишэви гүнэ ланда маравала гомбэж гэж. Тэгэхээр тэдний одоо юу гэдгийг ганцхан даг ёдч гэдэг юм уу үлийн үр байхгүй хөх сүнс байхгүй хойд урд нас байхгүй ч гэдэг юм олон янзын одоо завь дамжаанууд байгаа шүү дээ тий. Тэдгээр бол цаад зүйлээ бол үнэхээр одоо учир шалтгааны үүднээс эс мэдснээр сэтгэл нь өдөөгдөөд ингэж өгүүлсэн гэсэн тэр утгыг болгоож намдалд ингэж айлтсан юм тэрнээс биш хорлоо дамбуугийн одоо жожо медиум хорлоо дамбууг бол ранжуу мишэви гүнэ ланда сумба юм гэсэн тийм утга огтосооч биш юм гэж. За ингэж одоо энэ татсан лүнгийнх нь утгыг тайлбарлаж өгч юм тийм ээ. Тэгэхээр хажиг таны бодож байгаа шиг биш шүү. Наад лүнчин бол өөр утгатай юм За гэж ингээд аранлаг бол тайлбарлаж өгсөн байна. За дэдэр маянна гэж. Хэрвээ тийм биш болвол тийм ээ. Шижа чөөж хорлоо домбоо чөдөн сүмбийн доо тэ нянто дэва Жесү сүмбийн чирдүү чөдөнжин донжид юм баян бартаал гэж. Хэрвээ саяны одоо тэр тайлбарласан шиг биш тийм ээ. Одоо таныхаар хажиг таны айл одоо ярьж байгаа шиг үнэхээр одоо ранжуу мишэви гүнэ ланда тий эс мэдснээр өдөөгдөөд тэгээд одоо байхгүй зүйлийн тухай ярьж байгаа юм уу гэж. Хэрвээ тийм байх юм бол хорлоо дамбуу бол чөдөн сүмбийн доо дээ гэж тийм ээ. Хорлоо дамбууд гадна талын утгыг одоо үннээсээ бүтсэн гэж зарлигласан тэр судрууд болвол нянто дэва буюу жавраг марава дөдөва хоёрыг дагуулахын тухайтад бурхан багш айлцсан гэж байгаа шүү дээ тийм ээ. Чидүү жавэд үлжа нянто дэва Жесүс сүмэн чирдүү гэдэг. Тэгсэн мөртлөө тэднийг дагуулахын тухайтад чөдөнжин донжи үзүүлсэн юм уу гэж. Чөдөнжин донжи тийм ээ. Чөдөнжин донжи бол хорлоо дамбуугийн жожоин гэдэг ийм дамжаа бол хажиг тавьчаад байгаа шүү дээ тийм ээ. Чөдөнжин донжи. Тэгэхээр тэгвэл хорлоо домбоо чөдөн сүмбийн дооч нь нянто дэвануудыг Жесүс сүмэн чирдүү чөрлжин донжи дэмба юм бартаал чөдөнжин донжи доодын гомбо юм бич дагхаа гэж. За чөдөнжин донжиг бол доодын гэдэг нь хорлоо дамбуу дэмбэр дүүр сүмийн тийм ээ. Чөдөн бол чөрлжин чөдөн чөрөл дондуу дүүа дэмбэр дүүр сүмийн доодын гомбо юмбар та хайлмж хүлэн зөвшөөрсөн шүү дээ гэж. Дойно нянто дэва дэ чөдөнжин донжи дэн гойжин гансыг юм бартал гэж. Хэрвээ тийм ээ гэх юм бол нянто дэва буюу жавраг марава дөдөва нугууд чинь гадна талын утгын тэр донжиг
үзүүлэх хэрэгтэй ийм бодгал юм уу гэж. Үзүүлэх хэрэгтэй тийм ээ. Нэг ёсондоо чирэлжи донжи гэдгийг танин мэдээгүй, түүнийг танин мэдэх хүсэлтэй тийм бодгаалуудад бурхан багш тэрийг үзүүлсэн юм болж гин үү гэж. Тийм ээ. Нянто дэва чөдөнжин донжи дэнгожин гансыг юм бартал додва дийч дэна дэ гэдэг нь нянто дэва чөдөнжин донжила шөндө шүүгийн гансыг юм бартал. Шөндөд шүүгийн гансыг юм бартал тийм. Чирэлжин донжи гэдгийг бол мэдхийг хүссэн ийм бодгаал юм уу гэж. Додва дийч дэна говаме барсадоо гэж. Тийм ээ гэх юм бол эн чинь ямар ч одоо утгагүй ийм яриа юм аа гэж. Тийм ээ чирэлжин донжиг мэдхийг хүссэн нянто дэва жавраг мараа дөдөө гэж хаана байх вэ тийм ээ. Угаасаа өөрөө чидун хайлгандаг. Тэгээд чирэл донжи бол угаасаа өөрөө одоо хүлээн зөвшөөрдөг. Тэр үүднээсээ жавраг мараа дөдөө гэж тавьж байгаа ийм байдал чинь тэдэнд тэрнийг нь одоо таниулах гэж ярьж байгаа гэдэг бол одоо маш утгагүй яриа юм аа л гэсэн санаа. Говаме барсадоо гэхээр нэг л хачин оргиол явцдаг. Тэгэхээр бол цаад утга санаа нь юу вэ гэхээр ингээ жоохон ингээд одоо гороож авлах гэх юм уу те регбидээс гороож авлах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр гороож авлах нь юу гэхээр нянто дэва гэдэг чи яагаад тэгж нянто дэва болж байгаа. Яагаад жавраг марава юм. Яагаад дөдөва юм. Чидун хайлгаж байгаа. Чирэлжи донжи хайлгаж байгаа. Хүлээн зөвшөөрч байгаа. Тийм ээ. Тэгээд тийм улсуудад чирэлжин донжи дэмба говаме байж. Нянто дэва буюу жавраг марава дөдөө болоо чирэлжин донжила шиндө шүгэн маян бич. Шиндө машуг бич. Додоо дэж дэна говаме барсадоо гэж. Шаяа мөн шижа чөөж хорлоо дамбууд чидун сүмбийн доён гомбо яна жумдан дэжин гомбо ин говортал. Тийм ээ. Бурхан багш хорлоо дамбууд чидун сүмбийн доён гомбо яна тийм ээ. Бурхан багшийн өөрийнх нь одоо бас таал тийм байх албатай юм уу гэж. Албатай юм. Чидун доодын гомбо маянбала жумцун ёвэж. Тэ чидун болвол доодын гомбо маянбала жумцун ёвэж. Дэна ранит домбын сүнрүвжин гомбо яна гэж. Ранит домбын сүнрүвжин гомбо яна. Ранит жумдан дэжин гомбо им говортал. Ранит жумдан дэжин гомбо им говортал. Додоо дийч. Дод минутэ данжуулаа гэж. Тэгэхээр энэ одоо утга нь бол энгийн шүү дээ тийм ээ. Одоо багш нь шавьдаа одоо янзын л одоо тэр шавийн тухайд шавийг одоо сайн болгохын тухайд өшөө цааш нь эрдэм номын ч байдаг юм уу мэдлэгийг ахиулахын тухайтад тухайн үед янзаар л одоо айлдах тийм юм байж болно шүү дээ. Ээж аав нь ч гэсэн одоо хүүхдэд сургахын тухайд заримдаа үнэхээр одоо буруу зүйлийг одоо урмын муу хийсэн байлаа ч гэсэн урмын одоо сайн байна. Одоо ингээд үргэлжлүүлээд байгаарай. Чи тун сайн хийсэн байна ч гэдэг юм уу. Ингээд магтаг сайшаахч байдаг юм уу. Ингээд яг үнэн чанартаа өөр боловч тэр шав ч байдаг юм уу. Хүүхдийн одоо байдалд нь тохируулаад өөрөөр айлдах байдаг шүү дээ тийм ээ. Тэрнээс биш яг үнэндээ тэр багшийн хувьд бол сайн хийцэн болвол биш шүү дээ. Муу байгаа. Гэхдээ үнэхээр өөрөө одоо хичээгээд хийсэн өмнөнийг урамшуулад болж ийн энэ гэд хэлэх байдаг шүү дээ тэрэн шиг. Хэдийгээр одоо бурхан багш чидун ёд гэж айлцсан боловч тэр нь бурхан багшийн өөрийн гомбоо байх бол албагүй шүү дээ. Өөрийнх нь таал одоо өөрийнх нь бол бодол гэх юм одоо энгийнээр одоо тий хэлвэл тэрэн шиг л байхгүй юу тийм ээ. За ойлгомжтой байлгүй дээ. Данжуулаа. Дэна сүнрүвжин жожон дон ян инла. Сумбабон гомбо ян имбадан. Сумбабон гомбо маянжа сүнрүвжи дондоо шаг гова ни одоо гэж. За тэгэхээр бол хэдийгээр айлцсан зарилгийнх нь
одоо өгүүлэгдэхүүний утга мөн байлаа гээд тэр айлдагч зарлаглагчийн болвол таалал нь мөн байх гэдэг те. Айлдсан зүйл нь айлдж байгаа тэр одоо багшийн болгоолт хоёулаа мөн байж болно. Мөн одоо айлдж байгаа одоо бурхан багшийн хувьд ч юм уу те, бурхан багшийн одоо таалал биш боловч айлдсан судрынх нь утга тийм байх гэсэн ийм хоёр бол байна гэж шийсэн бийж. За энэ бол одоо ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Сүнрүвжийн жожон дон ян янла сүмбабон гомбо ян имба дан нэг тийм. Сүнрүвжийн дончин сүмбабын гомбоч ян имба нэгтгэн. Нөгөөх нь бол сүмбабын гомбо маян гэдэг. Тэр бол тийм ээ. Одоо айлдж байгаа хүнийх нь одоо бодол биш боловч яг үнэн чанартай бодол нь биш боловч айлдж байгаа зүйлийнх нь утга нь мөн байх гэсэн. Тийм ээ. Сүмбабын гомбо маянжа сүнрүвжи донду шак гойва ни ёттоо гэж шийсэн бэж. За ян хонаарэ хорлоо дамбууд чөдөн сүмбийн доён жожо явартаал нёнтой дэвийн ор чөрлжийн дон дэ имбичэрсэна мачов дэ гэж. За энэ бол түрүүний тэр нөгөө гова мебр саддоо гэдгийг бол энэ дээр бүр тодтогч өгж шүү дээ. Хорлоо дамбууд чөдөн сүмбийн доён жожо бол байгаа явартал нёнтой дэвийн ор гэдэг нь бол юу гэсэн үг вэ гэхээр нёнтой дэвагийн хувьд гэсэн үг. Тэдний хувьд. Тийм ээ. Жавраг марава дөдөва хоёрыг нийлүүлээд нёнтой дэва гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээ жавраг марава дөдөва хоёрын хувьд бол гадна талын утга үннээсээ бүтсэн үнэхээр бүтсэн шүү дээ. Тэгэхээр тэдний хувьд бол одоо гадна талын утга бол үнэхээр бүтсэн учраас хорлоо дамбуу бол тэдэн зориулж айлцсан. Тийм учраас хорлоо дамбууд чөдөн сүмбийн доён жожо бол ёд юм аа. Тэр талаас нь бодоод тэгж хэлж байгаа маа гэх юм бол мачаа гэж те албгүй юм аа. Нёнтой дэвийн ор чөрлжийн дон дэ яна хорлоо дамбуу чөдөн сүмбийн доён жожо ёв мачв гэж. Мачв. Энийг Сэмзэнба хэлж байгаа шүү дээ. Мачв. Мачв дэ она чөрлжийн дон зэмбийн доггүй шинүүл явартал. Чөрлжийн дон зэмбийн доггүй шинүүл. Чөрлжийн дон зэмбийн доггүй шинүүл юу юм? Чөрлжийн дон биз дээ. Яварт. Нёнтой дэвийн ор чөрлжийн дон дэ им бич чаваха. Ригвад эдэг гансыгийн даг домбын долоо ян жорцул шэвэр жаав гэж. Шэвэр жаав гэж. Тийм ээ. Яг энэ маягийн одоо ухаанаар учир шалтгаанаар гансгийн даг одоо байгаа гэж үзүүлсэн судрын утгыг ч гэсэн бол ингээд холбоод энэ үгээрээ жишээд мэджүүлдэрээ гэж. Жишээ нь миний хувьд эвэртэй тулаа би байгаа гэж боддог байлаа гэд эвэртэй тулаа байх албагүй үстэй. Эвэртэй тулаа байх албагүй шүү дээ, тийм ээ. Тэрнтэй адилхан нёнтой дэвийн ор гэж нёнтой дэвагийн хувьд чөрлжийн дон байлаа гэд чөрөл дон юу гэлээ? Чөдөн ёв мачв гэж хэлдэг байхгүй юу? Сэмзэнба бол. Нёнтой дэвийн ор ёв мачв. Ердөө л юм. Тийм ээ. Тэгээ ригвад эдэг гансыгийн даг домбын долоо ян жорцоо шивэрж аваа. Тэгэхээр га дамбуу дэнши чөнхөрийн үед бол бурхан багш гансхийн даг ёд гэж айлцсан судрууд бас байгаа тий. Пүмбүн ани күр күрбовоны гансэг гоо гэж айлцсан бас доцог байгаа тийм ээ. Пүмбүн аа буюу сүгийн пүмбү цорвын пүмбү тэргүүтэй таван цогц бол үүрэг ачаа юм аа. Түүнийг үүрэг ачааг үүрэгч нь бол бодгаал юм аа гэж. Тэгээд пүмбүн ани күрбовоны гансэг гоо гэж. Гансэг бол ангид санижис ядуур дэмбаин гэж үздэг тийм ээ. Доод энэ саяны одоо тэр судраар бол гансгийн даг явар дэмба юм аа гэж байгаа тийм. Жишээ нь тэгэхээр бол гансгийн даг явар дэмбийн доо бол байдаг. Гансгийн даг явар дэмбийн доо байдаг. Гэлээгээд гансгийн даг ёд гэсэн үг бол биш юм аа гэж хэлэх тийм ээ. За цааш оноо лүгдээ. Лүгдээ гэдэг нь Сэмзэнбийн энэ ёсонд бол чөдөн домбын доо данданду дэлцүүл дэдэр им мод гэж.
тийм ээ. Тэдрэ юм мод. За Сэмзэнбийн ёсонд гадна талын утгыг үзүүлсэн судрыг дандангийн доо гэсэн тийм ээ. Дандан дүү дэлцүүл бол ийм энэ мэт боловч тийм ээ ийм байлаа гэд боловч гүнши домбийн доо дандан дүү дэл лам шина гэж. За тэгэхээр одоо тэгж штэ тийм ээ. За Сэмзэнбийн ёсонд бол Сэмзэнбийн ёсонд гадна талын утга байгаа гэдэг одоо юуг болвол судар болвол Бурхан багш айлцсан байжээ. За тэр нь бол дандангийн доо юм байна. За дандан дүү тайлбарлсан байдал нь бол одоо тэр саяны өмнө үзүүлсэн гонши, гомбоо, гован, ойлоо наж дөрвөр ингээд үзүүллээ. За тэр бол тийм байж. Гэт хүлээн зөвшөөрч байна тийм ээ. Одоо санал нэгдэж эхэлж штэ. Гэлээгээд гүнши домбийн доо дандан дүү дэллам шина гэж. Гүнши гэдэг. Сэмзэнбийн ёсонд гүнши. Тийм ээ гүнши гэж одоо тэр өчигдөр хичээл дээр нэг цухас дурдаад өнгөрсөн Сэмзэнбийн ёсонд гүнши гэж хайлгадаг. Гүнши гэдэг нь бол одоо хамаг үйл нисванис нүгэл буюу үүлийн үр бүгд бол ингээд гүнши гэдэг одоо ийм зүйл дээр бол ингээд хураагдаад тэгээд урд төрлөөс энэ төрлөөс хойд төрөл рүү ингээд тойроод явдаг. Их болсон 6 зүйлийн орноор бол ингээд бид нар төрөл аваад явахдаа одоо тэргүүлшгүй цагаас хураасан үүлийн үр тэ сайн муу үлийн үр бүгдийг бол ингээд тээвэрлээд явж байгаа. Тэр тээвэрлэгдэж явахын тулд заавал нэг одоо юу гэдгийг тэр чинь нэг юм дээр ачигдаад ингээд явах хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. Тэр зүйл нь юу юм бэ? Гүнши гэж л. Яагаад тэгэхээр бусад одоо бидний энэ сэтгэл, ижи, шива тэгээд одоо эрхтний мэдлүүд тэ нүд ам хамраж ихэн одоо энэ бүгд бол тэгээд бүгд биднийг ингээ үхтэй зэрэг байхгүй болчихж байгаа маа. Байхгүй болчдөг. Тэгэхээр энэ дээр бол одоо тэр үүлийн үр энэ төр бол одоо тээвэрлэгдэх боломжгүй болчихж байгаа. Энэ чинь үе байгаад үе байхгүй болчдөг ийм одоо шивүүд учраас. Тэгэхээр үргэлжид байж ах хэвээр тэр шив нь юу юм гэхээр алга болохгүй зүйл нь бол гүнши гэж үздэг. За тэгэхээр Сэмзэнбийн ёсонд бол гүнши гэдгийг хүлээн зөвшөөрдөг бахан. Тэгэхээр гүншиг бол Бурхан багш бол айлтсан бахан Сэмзэнбад айлтсан судартай бол гүншигийн тухай айлтсан байна. Тэгэхээр гүншиг үзүүлсэн тэр судрыг дандангийн доонд тийм дандан дүү тайлбарласан юм уу гүм үү гэж ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ Сэмзэнбийн ёсонд л ярьдаг зүйл болохоос биш бусад одоо журам мараа дөдөө болоод умаар анжидва танжирын ёсонд бол гүншиг бол хүлээн зөвшөөрдөг. Гүншиг гэж зүйлийг бол байхгүй гэж үздэг. Ганцхан Сэмзэнба гүншиг ярьдаг. За тэгэхээр тэр гүнши айлцсан судар дандангийн доо муу юм уу биш юм уу? Тэрийг дандан дүү тайлбарласан юм уу, тайлбарлаагүй юм уу гэвэл дэла цүл ни шивэржаатэй гэж. За энийг ярихад бол дотор нь хоёр хэсгээс бол хувааж үзэх хэрэгтэй юм аа. Хоёр ангилж тий. Гүншиг дандан дүү тайлбарсан юм уу, тайлбарлаагүй юм уу гэдэг дээр хариулахад бол хоёр зүйл байгаа юм. Нэгдүгээрт нь Чон омбо лүнги живрэнгийн Сэмзэнба намжийн гүнши намшидан тартаг тэгва сүмдүүдүү уршаад гэж. За Чон омбо гэдэг нь юу хэлж байгаа? Омбо гүндүг хэлж байгаа. Чон омбо гүндү. Пагва тогмодын зохиосон асанга тий. Пагва тогмодын зохиосон омбо гүндү гэж ном байна. Омбо гүндү тийм ээ омбо гүндү. Тэрний дагуу омбо гүндүгийн одоо тэр үзэл онол тэр одоо тэр судар биш л дээ. Омбо гүндү бол данжвэ тий. Пагва тогмодын зэдвийг шаштар. Энийний ёсыг баримтлаад гол үзэл онолоо түүнд тулгуурлаж баримталж байгаа Сэмзэнба байгаа. Тэр Сэмзэнбаг бол лүнгийн живрэнгийн Сэмзэнба гэж нэрлэж байгаа. Лүнгийн живрэн тийм ээ. Лүн гололж, лүнг дагаж, иш тий. Иш лүнг бол гололж одоо дагж байгаа. Ягаад тэгэхээр омбо гүндүүд ингэж айлтсан байна. Тэгэхээр бол энэ ийм юм а гэд ингээ үзэл онолоо голон омбо гүндүй пагва тогмодын зохиосон омбо гүндийг одоо тэр сургаалын даган баримталдаг Сэмзэнбаг бол лүнгийн живрэнгийн Сэмзэнба гэж хэлж байгаа маа. За тэр Сэмзэнбанууд бол гүнши намши мөн тартуг тэгва сүм гэж бол хүлээн зөвшөөрдөг юм аа гэж. Тартуг тэгва сүм. Гүнши намши гэдгийг бол хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. За лүнгийн живрэн гэсэн. Тартуг тэгва сүм гэдэг нь бол эц чандын одоо 3 хүлгэн гэсэн үг.
эцэс чандын 3 хөлгөн гэж. Нэг ёсондоо юу гэсэн үг гэхээр нянтаа тэгвэр ороод даажинбаа болоод ингээд дуусна. Аран жил ламаар ороод аран жил цоглом жорлон тонлон гомлон гэд яваад аран жил даажинбаа болоод тэгээд цаашаа явах газар байхгүй ингээд дуусчих. За ингээд бол яг нь хамгийн сүүлийн одоо тартуг тэгва тий эцэс чандын одоо хөлгөн одоо бүр болвол ингээд 3 байна. Тэгэхээр бодисатын одоо замаар ороод их хөлгөний мөрөөр ороод тэгчин цоглом жорлом тонлом гомлон мелуулам гэд тэгчин даажинбаа болоо бурхны хутгийг болж байгаа санжаа павга байна тийм ээ. За ингээд бол энэ 3 юм аа. Ингээд юу нянтаа ламаар орвол тэр чигээрээ яваал тэгээд дуусна. Түүнээс биш нянтаа ламаар ороод нянтаа даажинбаа болцсон ч гэсэн дараа нь одоо их хөлгөний замаар ороод үргэлжлүүлэн цаашаа яваад тийм ээ. Нянтаа даажинбаа болцсон ч гэсэн үргэлжлүүл цааш нь нөгөө бодгаал маань их хөлгөний замаар ороод тэгээ одоо бурхны хутгийг олох энэ төр гэдэг бол энийг тартуг тэгва жиг гэж байгаа. Хамгийн сүүлийн одоо тулах одоо зүйл бол нэгэ гэсэн санаа тийм ээ. Нэг бурхны хутгийг. Энийг бол тартуг тэгва жиг. Тартуг тэгва сүм гэдэг нь бол нянтаа замаар ороод нянтаа даажинбаа болоод цаашаа их хөлгөний замаар орох гэж байхгүй. Тэгээд нянтаа даажинбаагаараа дуусна. 10 жил ламаар орох юм бол 10 жил даажинбаа болоод 10 жилийн одоо меловлам товлоод тэгээд одоо цаашаа их хөлгөний замаар орно гэж байхгүй. Ингээд дуусна. Ийм тэгээд их хөлгөнийхэн бол яг саяны зарчмаараа тэгээд их хөлгөний даажинбаа болоод тэгчин даажинбаа болоод ингээд дуусж байгаа. Энийг бол тартуг тэгва сүм гэж байгаа. Тийм ээ тартуг тэгва сүм. Одоо бүр эцсийн одоо буудал нь бол 3 байна л гэсэн санаа шүү дээ. Нянтаа бол нянтаагаараа яваад эцсийн буудалтаа хүрээд тэгээд цаашаа явах гэж байхгүй. 10 жил бол 10 жил ламаараа яваад тэгээд эцсийн буудал дээр хүрээд тэгээд цаашаа явах гэж байхгүй. Тэгчин мөн адилхан. Тартуг тэгва сүм биш, тартуг тэгва жиг буюу одоо тийм ээ эцэс чандын хөлгөн нэг гэж үздэг үзэл онол болвол яадгүй гэхээр нянтаа ламаарч орсон бай, 10 жил ламаарч явсан бай. Одоо хідэн галуун хугацаанд одоо тэр нянтаа даажинбаа байсан ч хамаагүй эцсийн эцэст бол тэгээд их хөлгөний замаар ороод бурхны хутгийг олох гэдэг эцсийн одоо буудал нь бол нэг юмаа гэсэн санаа. Түүнээс биш наан нь одоо тэр эцсийн буудал гэж байхгүй ингээд явж тэр чинь нянтаа даажинбаа болсон ч гэсэн бол тэр эцэстээ хүрээгүй байгаамаа гэсэн санаа. За тэгэхээр одоо бол юу гэж юм гэхээр чон омбо пагва тогмидын зохиосон омбо гүндүүгийн ёсыг даган баримтлагч Лүнгийн жаврангийн Сэмзанбаа нугууд бол гүнши намши гэдгийг бол хүлээн зөвшөөрдөг. Мөн тартуг тэгва сүм гэж үздэг гэж. Тийм ээ тартуг тэгва сүмд өгдөг шээ. За дэвдүн Иргэвий жаврангийн Сэмзанбаа намжис гэж. За Иргэвий жаврангийн Сэмзанбаа гэдэг бол энэ Лүнгийн жавран гэж байгаа шүү дээ. Лүн голлон. Энэ Иргэвий жавран гэдэг нь бол учир шалтгааныг голлдог. Ухааныг голлдог. Лог энэ юмныг одоо тийм ээ үнэн учир шалтгаан жумцсан яндаг, даг яндаг, дүвжид яндаг, эргва яндаг, голлдог. Ийм учраас ийм юм чинь янгаач наа чи ийм байх болцоогүй гэдэг юм тэгж айлцсан байлаа гэд тэрийг дагдгүй гол учир шалтгааныг ингэж хөөж ингэж одоо гол үзэл баримтлалаа тавьдаг ийм Сэмзанбааг бол Иргэвий жаврангийн Сэмзанбаа гэж. За Иргэвий жаврангийн Сэмзанбаа нугууд бол дэр мишэд дур гэж тийм ээ дэр мишэд дур. За одоо тартуг тэгва сүм тэргүүтээ энийг бол хүлээн зөвшөөрдгөө гэж жэ явсраа сүмгаан сүнла жум ээж гэж. За богдлам болоод түүний 2 шав жалцвжи богд хайдвжи богд энэ гурвуулангийнх нь бол сургаал зарилгт бол байна гэж. Байна. Тэгээд энэ гүншигийн тухай бол өчтөр бас хайлт ярьсан тийм ээ богдламын зохиосон ном байгаа гүнши заваа. Энэнийг гүнши заваан дээр тулгуурлаад энэ гүнши намшиг гэдгийг бол үздэг. Бид нар бол бас дараа нь уншиж бас болно. Гүнши намшиг бол Сэмзанбын ёсны одоо ганай гэдэг тийм ээ. Одоо хамгийн бэрх онс гэсэн ийм сэдв байгаа юм.
За тэгэхээр бол Иргэвий Живрэнгийн Сэмзэнбаа бол одоо өмнөх Лүнгийн Живрэнгийн Сэмзэнбаатай адилхан одоо яадгүй үзэл онолтой биш гэдгийг бол Ж Явсрын Сумга Сунла Жун Эчр хорлоо дамбууд гүндэг дэндөвдүү сумбаадан. За хорлоо дамбууд бол гүндэг дэндөвдүү сумбаин те чод хамжид дэндөвдүү сумбаа шүү. А чөдөн сумбын жожаан ам дэндун цамэ дува жиг гаян гэж. За тэгэхээр хорлоо дамбууд гүндэг дэндөвдүү сумбаа мөн чөдөн гадна талын утга үннээсээ бүтсэн гэж зарлигласан тэр судрын өгүүлэгтүүн тийм ээ жожаан юм уу дэндун бол цамэ дува жиг гаян гэж байна тийм. Цамэ дува жиг гаян гэдэг нь цамэ дува мэд гэсэн үг. Тийм ээ. Энийг бол одоо шалгадаг ухаанаар батлахад бол бэрх байна гэж. Бэрх юм а гэж. Тэр нь юу гэсэн үг вэ? Зүгээр тийм байхгүй л гэсэн үг. Хорлоо домбууд гүндэг дэндөвдүү сумбаадан чөдөн сүмбийн жожаан ам дэндун цамэ дува мэд гэсэн үг. Цамэ мадууин. Цамэ мадууин. Жир ерөнхийдөө дэншин чонхорж дэндун нам гомбо гавар минутэ гэж. За тэгэхээр га дам буюу дэншин чонхор хорлоо дамбууд бол дэншин чонхор хутгтын дөрвөн үнэн пагвин Дембашин үзүүлсэн тэр утга бол байгаамаа гэсэн үг. Байгаамаа. Дэншин чонхоржийн дэндун юм уу гомба тийм ээ гомба жожа тэрийг бол хаач чадахгүй гэсэн үг. Тэгэхээр хаач чадахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Дэншин чонхоржийн дэндун ngam гомба ёд гэсэн үг. Ёд гэсэн. Харин дэншин чонхор гадамбуу дэншин чонхоржийн үед айлцсан чирэл дундуу дүүа буюу гадна талын утгыг байгаамаа гэж айлцсан тэр судрын одоо өгүүлэгтүүн болвол байхгүй гэсэн үг. Цамэ дүүа маян гэсэн үг. Цамэ дүүа шидвжин санаад шүү дээ тийм ээ. Шидвүүа маян, цамэ дүүа маян. Жиг гаян гэдэг нь бол тэр байхгүй л гэсэн үг. Мэд гэсэн үг. Харин ер нь бол дэншин чонхорж дэндун ам гомбо гагур минутэ гэдэг нь юу? Дэншин чонхорж гомбо ёо гэсэн үг. Данжуулаа. Гар Демба дар дэян даг мэдвийн дон дэнла бавэ ванду жава дэ шээ сүн шин гэж тийм ээ. За тэгэхээр гар Демба дар за энэ Даниэл Игшид Нимбугийн үг. Дэян даг мэдвийн дон дэнла бавэ ванду жава ин гэдэг нь энэ хэсэг бол бид нар өмнө жетэн дээр нэг халтган гараад өнгөрснийг санаж байна уу буюу дэншин чонхорыг бол Сэмзэнби ёсонд ганцгийн дамидын ванду жава ин гэсэн тийм. Дэян даг мэдвийн дон дэнла бавэ ванду жава дэ гэж тийм ээ. За тэгж тайлж байгаа шүү дээ. Сэмзэнби ёсонд. Тэр хэсэг ингээд хальт гарч байгаа юм л да. Тэгээ бид нар дараа нь Даниэл Игшид юм үзэхээр бол энэ хэсэг бол ингээд урд үгнүүдтэйгээ холбогдоод илүү сайхан тодорхой бол гарнаа. За одоо тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр шээ сүншин дэнцүл яан гэж байна тий. За энэ Даниэл Игшид юм үзүүлсэн нь бол юу гэсэн үг юм бэ гэхээр тэр даг мэдвийн дон дэнла бавын ванду жава ин гэдэг нь юу гэсэн үг гэхээр дунгал шэвэр жадаа шэвэр жар мэд гүнжин бамвар жадаа бамвар жар мэд. За дэншил лэнсүм тэ дөрвөн үнийг бол гуравтаа айлцсан байгаа шүү дээ. За тэгтээ бол дунгал шэвэржа гүнжин бамваржа гэх тэ. Тэгээ дараа нь бол дунгал шэвэржа шэвэр жар мэд гэх тэ. Энэ бол одоо 3 дахь удаад нь айлцсан тайлбар нь бол энэ шүү дээ тэ. Дунгал шэвэржа шэвэр жар мэд гүнжин бамваржа бамвар жар мэд. Нэг эхнийх нь бол дийний дунгал пагви дэмбаа. Дийний гүнжин пагви дэмбаа. Гогва пагви дэмбаа. Дийний лам пагви дэмбаа. Дараа нь бол дунгал шэвэржа гүнжин бамваржа гогван ондуужа лам гомборжа гэсэн. 3 дахь удаад нь болохоор бурхан багш юу гэж айлцсан бэ гэхээр дунгал шэвэржа шэвэр жар мэд гүнжин бамваржа бамвар жар мэд гих тэргүүтээ айлцсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Ж согжис химээх тэргүүтнээр дунгал шэвэр жидбабон ганцгийн даг медуадан гэж. За ингэж ойлгох хэрэгтэй. Сэмзэнби ёсонд бол ингэж тайлбарлаж байгаа тийм.
дунгал шевр жидбабон зовлон болвол танин мэдгч тэр бодгаалын бие үгүй юм а гэж. Гүнжин бомбавон гансгийн даг мэдва тэргүүтэн үзүүлсэн гэж бол ойлгох хэрэгтэй юм а гэж. Дэмбалажа говьчэр дан жумцсан салвар огнажин жүн ичрөө гэж. За энэ тухай учир шалтгааныг бол ягаад ингэж айлцсан юун тухай ямар учраас ингэж үзүүлснийг бол учир шалтгааныг нь доор бас тодорхой бас гарнаа гэж. За гарнаа гэж. За Нева дэлцүүл Миндава дүйдэ Дембаны гэж. Дэлцүүл Миндава дүйдэ Дембаны гэдэг нь Нева гэж шүү дээ. Нева. Хоёрдугаарт дэлцүүл Миндава дүйдэ Демба. За энэ бид нар энэ одоо савжтай бол мэдж байгаа бох тийм ээ. Галваадэ бонгийн лэн гэдгийг ярьж байгаа. Галваадэ бонгийн лэн чадвала сүм гэсэн тийм ээ. Ленжин доо ойсон гэсэн. Доод хорлоо дамбууны жи дандунду дэлцүүл гэсэн. Тийм ээ, дандунду дэлцүүл. За одоо дэлцүүл Миндава дүйдэ Дембаны гэд одоо савжид байгаа шүү дээ, тийм ээ. Дэлцүүл Миндава дүйдэ Дембаны гэж. За тэр хэсэг бол гарах гэж шүү дээ, тийм ээ. Дэлцүүл Миндава дүйдэ Дембаны хорлоо дамбууд пунсагжин чö тамжид дэндүвдүү сумба дандунду дэлцүүл дан хорлоо барвар пунсагжин чö тамжид дэмэддүү сумба. Хорлоо дамбууд бол дэндүвдүү сумба тий. Пунсагжин чö тамжид дэндүвдүү сумба. Хорлоо барваад пунсагжин чö тамжид дэмэддүү дасинла сумба дандунду дэлцүүлний Миндава гэж. Тийм ээ, дандунду дэлцүүл Миндава. Хоёулангийн дандунду тайлбарласан. Дандун гэж тайлбарласан. Га дамбуу, га барва хоёрыг бол хоёулангийн дандангийн дооён гэсэн. Гэхдээ дандунду дэлцүүл харилцан адилгүй өөр тайлбарласан юм аа. Дандунгийн доон тайлахта, дандангийн доон тайлахта тайлбарласан маяг нь бол хоёр өөр юм аа гэж. Миндаадэ хорлоо дамбуу дэдэр сумбын гоншитон гомба галвар дэмбийн гоноо дандан дүдэл. За энийг бол таажууд дээр ярьсан шүү дээ, тийм ээ. За тийм учраас дахин нуршиж яриалгүйгээр зэн давтагдж гарч байгаа зүйлүүдийг бол шууд уншаад явъя. За гоншитон гомбо галвар дэмбийн гоноо дандан дүдэл хорлоо барва дэдэр сумбын гоншитон гомбо жигдүү дэмбийн гоноо. Галва биш. Бүр харин жигдүү донжигдүү дэмбийн гоноо дандунду дэлбичэрдэ данжөөлэ ди дандунду чадсулны хорлоо дамбуулэ сүнзэн сумба гэж. За дандунду чадсулны хорлоо дамбуулэ сүнзэн сумба гэж. Сүнзэн суадан зимба зайшинду дуа. Хорлоо дамбууд бол зайшинду дуа шүү дээ, тийм ээ. Зайшинду дуа. Зайшингийн домба биш. Зайшинду дуа юм ба. Сумба дандунду доолugдан чö шиндүү медадэг. Энэ алдсан биш шүү. Энэ чö биш шүү. Энэ наруу байхгүй шүү. Энэ чэ шүү. Чэ. Их чэ шиндүү медадэг гэж. Дандунду доолugдан чэ шиндүү медадэг гэсэн үг шүү. Чэ шиндүү. Энэ хэвлэлийн алд байна те. Их машид одоо их гэсэн санаа. Маш их ялгаатай юм аа. Маш өөр юм аа гэсэн утгаар энд бол айлдж байгаа шүү. Тэгэхээр энэ чö шиндүү гэх юм бол буруу шүү. За энэ нөгөө компьютер дээр ингээ хүн ингээ шивж оруулдаг учраас энэ дээр бол алдсан байна. Чэ шиндүү мэндаадэ. За тэгэхээр бол Даниэл Игшидийн бод юу гэж байна тийм ээ. Данжөөлэ ди дандунду чадсулны хорлоо дамбуулаа сүнзэн сумба дандунду доолugдан чэ шиндүү мэндад. Ди гэдэг нь бол хорлоо барваагаа хэлж байгаа бол таарах гэдэг шүү дээ, тийм ээ. Утгаар нь үзэхэд хорлоо дамбуу дандунду тайлбарлсан ёс нь бол хорлоо дамбуугаас сүнзэн сумба дандунду доолugдан маш их ялгаатай юм аа гэж. Тийм ээ, маш их ялгаатай юм аа. Ягаад үг гэхээр дэдэр мигийн намши наминжин багчиг гэж. Дэдэр мигийн намши наминжин багчиг шээж ава ранги савн мемба ганла жумын савндан навала гоне мигдэн сүгжи жимчид
ятур сумбин гомбин донны тэгминжийн доод идэгийн жожон дондоо мэрүнла. Жожон дондоо мэрүнла. За энэ юу гэсэн үг гэхээр дэдэр мигэ намши наминжийн багчиг. За тэгэхээр Сэмзэнбийн ёсонд бол намингийн багчиглаа дэнэ багчиг сөдөвжис одоо юмсыг бол бид нар ингээ эдэлж байгаа тийм ээ. Наминжийн багчиг гэж байгаа үз энэ намин бидний урд төрөлдөө хийсэн үйл тэрний одоо тэр үйл маань боловсроод төрний одоо ирэхээр ингээд бол өөр бид нар үйл маань өөр байдаг. Бидний үйлүүд урд насны үйлүүд харилцан адилгүй өөр байдаг. Учраас бид нар юмыг эдэлж хэрэглэх нь хүртэл өөр байдаг. Тэгэхээр миний одоо амталж байгаа шиг та амтлахгүй, таны амталж байгаа шиг би амтлахгүй, таны харж байгаа богд уулыг би харахгүй, миний харж байгаа богд уулыг та бас харахгүй. Яагаад тэгэхээр бидний урд насны үйл өөр. Түүнийхээ ирэхээр бол тэр боловсроод тэр үйл маань боловсроод гарах үр дагавар нь үр дүн нь бас харилцан өөр байдаг. Тийм ээ. Тэгэхээр тэр намингийн багчиг нь бас өөр. За шээжава рангийн савн мемба. Тэгээ рангийн савн мемба буюу тэр хөрөнгө нь боловсроод түүнээс гарч байгаа тэр савнд навала гонэ гэж байгаа зү. Савнд дийн нава тэр үзэгдэл болгоогоод мегдан сүгжи жимчид ядур сумба гэж. Мегдан сүги жимчид ядур сумба гэдэг нь мегдан сүги жимчид чирэл дондуу ядур сумбин гэсэн үг. Тийм ээ. Ядур сумба гэдэг нь бол чирэл дондуу ядва гэлж байгаа. Гадна талын утганда бүтсэн гэж. Чирэл дондуу сумбин гомбин донны тэгминжийн доо дэдгийн тийм ээ. Тэр тэгминжийн доо дэдгийн жожон дондуу мэрүнла гэж. Чирэл гомбоны тэгминжийн доо дэдгийн жожон дондуу мэрүнла гэж. За тэгэхээр энэ тэгминжийн доо дэдгийн жожон юу вэ? Чирэл дондуу сүмбийн доён гонши хэлж байгаа шүү дээ. Тэ? Тэгминжийн доод идэгийн жожон дон гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр чирэл дондуу сүмбийн доён гонши энэ нь жожон дондуу мэрүнла гэсэн санаа. За дахиад хэлье. Тийм ээ. За ингээд мигдэн сүги жимчид ядур сүмбийн гомбин донны гэж бод чирэл мигдэн сүги жимчид чирэл дондуу дуа ядур сүмбийн гомбин утх нь тэгминжийн доо тэдгэрийн тэгминжийн доо тийм ээ. Нэгсэндөө живрэг мараава дөдөва тэр тэгмэнба гин одоо тэр хүлээн зөвшөөрж байгаа хайлгнаж байгаа тэр доо дэдгийн жожон дон гэдэг маань бол чирэл дондуу сүмбийн доён гонши жожон дондуу мэрүнла ганла гоне овны мэбэр сүмбийн овны мицул сүмний тийм ээ. Ганла гоно овны мэбэр сүмбийн овны мицул 3 байгаа тийм ээ. Дондом янда маанье чой намжин овны мэба намба сүмбо дэдадэ тэгээ цанин овны мэ жаван овны дондом овны мэба гэд 3 янзын овны мэба мицул 3 байгаа шүү дээ тийм ээ. За тэрийг хэлж байгаа. Тэр мицулний овны мицул сүмний юмжин доён дондуу чадвич гэж. Тэгэхээр тэр овны мицул сүм чинь бол юу юм бэ гэхээр юмжин дооны доён дондуу чадва гэдэг нь бол юмжин доён жожа юм а гэсэн үг. Овны мэба намба сүм маань бол юмжин доён жожа ямбар чадвич гэсэн санаа. Юмжин доён дон гэдэг нь юмжин дооны утга. Юмжин дооны утга нь юу юм бэ гэхээр овны мэба намба сүм юм а гэж. Утга нь буюу одоо өгүүлэгдэхүүн жожа муу юм а гэж бол номсон гэж. Доён дондоо чадвичэрдэн чирэл донжин жимчид ядва тэгминжийн доён дондоо чадлаа гэж.
одоо яг гоё таарч гэлж байгаа. Чирэлжийн донжийн жимчид ядва. Тийм ээ, түрүүн энд мигдэн сүги жимчид ядва гэд гарсан шүү дээ, тий. Энэ маань юу хэлж байгаа гэхээр чирэл донжийн жимчид ядва гэсэн үг байна шүү дээ. Тэр гадна талын одоо гадна талын мигдан, сүгдан, жимчид ядва гэдэг тий. Чирэл дондуу дүүр ядва маань тэгминжийн доён дон юм аа гэж. Тэгминжийн доён жожаа юм аа. Тэгминдэн баг хөлгөний буюу одоо тэр тэгмэн дүмтаа маравийн гансыг Жесүсүн үе чидүү айлтсан тэр дооны утга нь бол муу юм аа гэж. Юу хэлж байгаа вэ? Чирэл донжийн жимчид ядва. Чирэл дондуу дүүийн мигдан сүг жимчид ядва тэгминжийн доён жожоо юм аа гэж чадлаа. Нговны мэдсүл мачевар дон дамбар нгово емэдүү додва юмжийн доён дон ямбар мичээ бичрөө гэж. За нговны мэдсүлийг бол ялгалгүйгээр тийм ээ, ялгалгүйгээр тий аль нь одоо дон дамбар дүү аян, аль нь дон дамбар мадуу аян тий гэж одоо нговны мэба гин ялгалгүйгээр тийм үү, дон дамбар нгово емэдүү додва юмжийн доён дон ямбар мичээ бичрөө шийсэн байж. За тэрийг бол ялгаагүй ингэж үзүүлснийг бол юмжийн дооны утга бол мөн гэж номноогүй юм аа. Үл номонсон гэж тий хэмээн зарлигласан гэж. За болж байна уу? Шийсэн байж. Оноо цаны сүмжин овооны мэдсэл гар шадвадаар янаа. За цаны сүм овооны мэдсэл тий цаны сүм гэдэг маань шаваан гүндэг ёндов сүм. За энэ гурав бол овооны мэд гэсэн. За тэр овооны мэдсэл буюу овооны мэдвийн ёс нь бол өмнө номонсон мэдхий болвол дэдгийн жүмцэн жидэр яншана гэж. Ягаад гэсэн тийм юм бэ гэхээр дийн жүмцэн гүндэг мэндан даа замжийн намбар шагжин ранги цанижис мадубэ цаны овооны мэбэр жог. За нэгдүгээрхэн шүү. За нөгөө гурвыгаа одоо яг сайхан ялгаж өгч юм тийм ээ. Ялгаж өгч. Гүндэг мэндан даа замжийн намбар шагжин гэж. За тэгэхээр бид нар одоо жидэн тааж уншсан учраас энэ мэндан даа гэдгээ бол тун сайн ялгах хэрэгтэй шүү дээ, тийм. Тун сайн. Мэн дайн дом мижигва гэд хоёр мэндан даа гараад байгаа шүү дээ. Тийм ээ. Даниэл Игшидний бүгийн лүн дата мэн дайн дом мижигва ингээ гарсан тийм үү. За тэгэхээр бол гүндэг мэндан даа замжийн намбар шаваа. Тийм ээ. Жигдэнги таны жива жигдэн ла дагвын ванги мэнда тийм ээ. Таны живангийн шаваа хоёр өөр янзын юм яриад байгаа шүү дээ тий. За тэгэхээр тэрийг бол одоо энэ дээр маш сайн санаж явах хэрэгтэй. Тэгвэл бол илүү тодорхой болж эхэлнэ шүү дээ тий. За гүндэг мэндан даа замжийн намбар шаваа ин инжин мөн яг уу гэхээр гүндэг бол арангийн цанижис мадубэ цанин овоо мэ болж оо гэж. За ингээд хойноос нь харах юм бол гүндэг бол цанин овооны мэба юм байна. Гүндэг бол цанин овооны мэба. Тэгэхээр гүндэг бол цанин овооны мэба. Гүндэг бол цанин овооны мэба. Цанин овооны мэба гэж айлцсан хоёр шалтгаантай бол таарч шít. Нэгдүгээрт бол юу гэхээр арангийн цанижис мадуу юм. Хоёрдугаарт мэндан даяа намбар шаваа юм а гэж хэлгээд байна шít. Мэндан даяа намбар шаваа. Ийм хоёр үндслэлээр цанин овооны мэба болж байгаа юм. Хин юм бэ гэхээр энэ гүндэг. За ийм байна. За одоо дараагийнх нь хоёрдугаарх энэ арай энэ цанид сүм гэдгийг чинь нэгдүгээр цанд нь бол гүндэг штэ тийм ээ. За хоёр дахь тэр цанид сүм гэж нэрлэгдэж байгаа хоёр дахь нь бол шаваан. Шаваан бол яг уу гэхээр рандан овоо таддвийн жүжинла жүн шин рандан дагнижгүй жула мажун эс овооны мэба юм аа гэж. За мөн адилхан хоёр учир шалтгаантай. Рандан овоо таддвийн жүжинла жун юм аа гэж. Өөрөөсөө мөн чанараараа одоо тусдаа гэх юм тийм рандан овоо таддвийн ийм одоо уг шалтгаанаас бол гардаг, төрдөг, үүсдэг, бий болдог
Шаваан бол. Харин рандом дагниж жигви жуулаа дагниж жигвийн жүүгээс бол гардгүй маа гэж. Тийм учраас овоо нэмэд гэж айлцсан юм аа гэж. Овоо нэмээ ба гэж. Тэгээ рандом овоо таддвийн жүжинла жуун. Рандом овоо таддвийн жүжинла жуун. А нөгөөт эсрэг тал нь бол энэний эсрэг тал нь рандом дагниж жигви жуула мажуун. Тийм ээ. За ийм учраас овоо нэмээ болж байгаа. Ёндов за одоо 3 дугаарх нь. Ёндов болвол чö даг намбар гагзам юм бис гэж. Чö даг бол намбар гагзам учраас дон домбон овоо нэмэд гэж альцсан юм аа гэж. За энэ гурвыг бол одоо ингээд хойш нь дэлгэрүүлэн яагаад ямар утга байгаа юм бэ гэдгийг бол дэлгэрүүлж ярина. Тэн дээр хажгийн доцол гарна, аранлаг тэн дээр бол одоо таарахгүйг нь хэлнэ. Тэгээд таарахгүй бол өөрийнхөө одоо юуг хэлнэ, тийм ээ, баталгаа нотлохыг хэлнэ. За ингээд гүндэг миндан даяа намбар шаваа зам юм ба. Арангийн цанижис мадуа юм би чүмцэн. Шаваан рандон овоо таддвийн жүжинла жуун аян рандан дагни жигби жуула мажуун чүмцэн учиршилтаа. Ёндов чöйдэг намбар гагзам юм би. Учраас дон домбон овоо нэмээ ба гэсэн учиршилтаа. Юу юм бэ гэдгийг бол ингээд нэг бүрчлэнгээр нь одоо ингээд ярих. Дамбуу дэр таал гэж байна. За нэгдүгээрх нь бол энэ гүндэг миндан даяа намбар шаваа ин арангийн цанижи мадубэс цанин овоо нэмээ бар жог гэсэн тийм. За энэний одоо баталгааг энэ хэлж байна. Гондоллээс додоо гондоллаа Дела чön намжин цанин овоо нэмээ баг аншана гүндэг цаны гаян бав. Дэ жичэршина дэдэрдэне миндан даяа намбар шавын цанид инжи ранги цанижис намбар найваны маян бис дийчэрдэний цанин овоо нэмээ ба ни жээжао шээ сүмбээч гэж. За энийг бол өмнө ярьсан додоо гондол тийм ээ. Дела чön намжин цанин овоо нэмээ ба гэдгийг юу хэлсэн бэ гэхээр гүндгийг хэлсэн юм аа гэж. Тэгээ энэ бурхан багшийн өөрийнх нь альц үг шүү дээ. Додоо гондол сударт тийм ээ, дондом янда багшуугийн ливэнд байгаа. За тэгээд цанин овоо нэмээ ба юу юм бэ гэхээр гүн дагвын цандыг хэлсэн юм аа гэж. Гүн дагвын цанид гаян бао гэдэг нь бол гүндгийг хэлж байгаа маа гэсэн. За яагаад вэ гэхээр дэж чиршина. Юуны учир химээвээс дэдэр дэний гэдэг нь гүндэг болвол миндан даяа намбар шавын цанид юм. Миндан да нэр тохиогоор агуулгаддаг. Миндан да нэр тохиогоор тавигддаг ийм зүйл юм аа гэж. Цаны инжи. Мөн арангийн цанижис намбар найва маян гэдэг нь өөрийнхөө мөн чанараас бол бүтээгүй гэсэн үг. Тийм ээ. Нэгдүгээрт бол миндан даяа намбар шавын, хоёрдугаарт арангийн цанижис мадуа юм аа гэж. Арангийн цанижис намбар найваны маян гэхээр намбар минайва гэсэн үг шүү дээ, тийм. Арангийн цанижис мадуа. За тийм учраас дэний гэдэг нь бол гүндэг дэний цанин овоо нэмээ ба нид жээжао шээсүм бээч гэж. Хажиг гүндэг яна. За одоо хажиг асуулт асууж байна. Гүндэг яна доо дийдэн огийн намбар догын жодюл гүн догын цани жээ согжин гавна ойсуудан би гүндэг юм би чав жээ сэрэр гэж. За энэ дээр хоёр одоо ерөнхийдөө гайгүй шүү дээ. За харъя. Гайгүй гэдэг. За гүндэг яна доо дийдэн огийн намбар догын жодюл гүн дагвын цани жээ согжин гавна ойсуудан би гүндэг юм би чаваа гэж. За хажиг бол юу гэж бодож байгаа юм хэрэг гүндгэл байх юм болвол саяны энэ гүн дагвын цаны гаян боо дэдэр дэний миндан даяа намбар шавын цаны инжи гэд ингээ гарлаа те нэг ийм гүндгийн тухай гарлаа штэ. За мөн саяны доо ди гэдэг нь саяны тэр додоо гондлыг хэлж байгаа. Додоо гондлжийн энэ доонд гарсан энэ гүндэг. За гүндгэл болох юм бол саяны сударт гарсан энэ гүндэг мөн доор одоо ингээ үргэлжлүүлээд доор гарах намбар дугийн жодюл гүн дагвын цанид гэж үг байгаа. Одоо доор гарах юм. Тэгэхээр намбар дугийн жодюл гүн дагвын цанид гэж гарч байгаа тэр үед одоо үзүүлсэн энэ гүндэг байх албатай гэж хэлдэг байна.
Гүндгэл байх юм бол саяны судар тайлцсан гүндэг доор намбар доггийн жөдөл гүн дагвын цанид гэж гарч байгаа тэр үед гарах гүндэг байх албатай гэж хэлэх гээд байхгүй юу? Өөр гүндэг байхгүй. Ерөөсөө гүндэг гэдэг чинь ерөөсөө саяны сударт гарсан. Тэгээд тэр доор нэг гүндэг гарч байгаа. Тэгээд тэр гүндэг энэ хоёр гүндэг те ерөнхийдөө бол ингээд заавал энэ хоёрын одоо үзүүлсэн юм гүндэг байх албатай гэж хэлэх гээд байхгүй. Чав жээс хэрэг. Дэ мэтэ вартаал гэдэг нь аранлаг хариулж байгаа. Наа чин буруу. Гүндэг яна доод идан тэр доор гарах намбар доггийн жодил гүн дагвын цанид гэж байгаа гарах үед гарах тэр заав гүндэг байх албагүй юм аа гэж мэтэ вартал. Дон ачи нэвүүдийн гавна ойсуу дэмбийн гүндэг яна гэж. За дээр гарсан болоо доор гарах тийм ээ энэ урд хойд хоёр одоо энэ судрын үед гарч байгаа тийм ээ ойсуу дэмбийн гэдэг нь одоо яг бодиттой шууд үзүүлсэн гүндэг болвол гүндэг яна нговуудан чадварлаа гүн дагвын гүндэг ин говь хийж гэж. Тэгэхээр одоо энэ сударт үзүүлж байгаа энэ гүндэг өмнө гарсан болоод хойно гарах энэ хоёр одоо гарах тэр гүндэг болвол ямар гүндгийг яриад байгаа юм бэ гэхээр нговуудан за нэгдүгээр нговуудан чадварлаа гүн дагвын гүндэг юм аа гэж. Нговуудан чадварлаа гүн дагвын гүндэг байх албатай юм аа гэж. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр товчхондоо ши бумби дэндүү гүн дагвын домбаа буюу тий ши бумби дэндүү гүн дагвын домбаа бол ёндов тавьж байгаа. Тэгэхээр хоосон чанар Симзэмбийн ёсны хоосон чанар тийм ээ. Хоосон чанар гэдэг маань өөрөө хоосон гэж хэлэгдэх үндэс суурь болсон нэг зүйл байх ёстой тий. Тэрийг бол доншиж хойжин гэж хэлж байгаа. Доншиж хойж. За тэр доншиж хойжмаар хоосон гэдэг маань юугаар хоосон юм бэ? Бидний бодож байгаа шиг биш. Юу нь буруу болчиход байгаа юм тий. Нэг зүйл буруу байгаад байгаа шүү дээ бидний бодож байгаас өөрөөр. Буруу яг үвтэй бид нар бодит байдлыг нэг буруугаар бодчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг хоосон гэж нэрлэдэг байгаа ш. Түүгээр хоосон гэж нэрлэдэг байгаа. Тэр хоосон гэдэг нь овоодан чадварлаа гүн дагвыг гүндэг. Тэр хоосон гэж хэлэгдэж байгаа бидний буруу бодчиход байгаа эндүрээд байгаа тэр гүндгийг хэлж байгаамаа гэж. Тэр гүндгийг бол өмнө болоод хойно гарах тэр сударт үзүүлж байгаа гүндэг бол тэр гүндэг юм аа. Нговуудан чадварлаа гүн дагвыг гүндэг гэдэг бол тэрийг хэлж байгаа. Бүх гүндгийг бол яриад байгаа юм биш. Ярих шаардлагач байхгүй угаасаа. Ярих шаардлагач байхгүй. Сударт үзүүлж байгаа гүндэг бол гол нь хоосон чанарыг үзүүлэх гэж. Хоосон чанарыг үзүүлэхэд яригдах хэрэгтэй байгаа тэр гүндгээл сударт үзүүлж байгаа гэсэн үг. Энгийнээр ярил. Түүнээс биш гүндэг бүхнийг бол яриаггүй маа л гэж ярих гэдэг байхгүй. Одоо энгийнээр. Бидэнд нэг ёсондоо бурхан багш хоосон чанарыг таниулахын тухайд шаардлагатай зүйлүүдийг л ярьж байгаа. Тэрэнд нь хэрэгтэй нэг зүйл нь энэ гүндэг байна. Тэр гүндэг нь юу гэхээр нговуудан чадварлаа гүн дагвын гүндэг юм байна. Тэгэхээр дон ачи нэвүү дийн гамны ойсуу дамбийн гүндэг яна нговуудан чадварлаа гүн дагвын гүндэг юм говь гэж. Дэртал данжуулаас ганги домбийн гүндэгний доодийн гүндэг ойсумбийн гав нягар нговуудан чадвартуу даваа зам маямбийн гүндэг нговуудан чадвартуу даваа зам маямбийн гүндэг шэн масумбийн жумцны чадвар журөө шээсүн шин гэж. За тэгэхээр одоо данжууд гарч байгаа тийм ээ. Ганги домбийн гүндэгний гэж тийм. Тэр альнаар хоосон гэж байгаа тэр гүндэг нь бол доодын гүндэн ойсумын гам няга нговуудан чадвартуу даваа зам. За тэр түрүүний ярьлаа шүү дээ. Нговуудан чадварлаа гүн дагвыг гүндэг гэдгийг л одоо хэлж байна шүү дээ, тийм ээ. Доодын гүндэн ойсумын гам няга нговуудан гам няга гэдэг нь одоо дон ачигийн гам нягаад нговуудан чадвартуу даваа зам маямбийн гүндэг шэн масумбийн жумцны чадвар. Бусад гүндэг бусад энэ одоо нговуудан чадварлаа гүн дагвын гүндгээс бусад одоо гүндгийг бол яриаггүй нь учир шалтгааныг нь доор номнё гэд одоо Даниэл гişид юм бол бас гарч байгаа хэсэг байгаа. Жишээс нь жумцэн яан гэж
Донши шаван. За энэ донши гэдэг үг маань одоо энд гарч ирж байна. Донши. Домбоо нийтийн суурь. Домбоо нийтийн хоосон чанарын суурь болсон тий. Одоо нэг зүйл байх нь шүү. Бүх зүйл хоосон чанартай гэдэг. Тэгэхээр тэр бүх зүйл маань хоосон чанарын суурь болж байгаа. Донши гэж. Донши. Тэ? Бомбын бомб хоосон чанартай юм бол бомбын хоосон чанарын суурь нь юу гэхээр бомбаа байхгүй юу? Бомбаа. Тэр донши. Тэрнээс хоосон чанар гэдгийг бол зүгээр л хий агаарт ингээд яриад байдаг биш. Заавал нэг юм байж ич тэр хоосон чанартай үгүй юу гэж ингэж ярьж эхлэв шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр яригдж байгаа зүйлийг бол донши чөж юм буюу донши гэдэг. Донши. За тэгэхээр шаван, донши шаван маань тэгээ шаван гэдэг нь бол бомба гаваа тэргүүтэй, ширээ сандал тэргүүтэй зүйлүүд бүгд шаван тийм үү. Тэгэхээр донши чөж шаван. Тэр бол гүндэг ганги домбаа гэж. Тэр бол гүндгээр одлол хоос юм а гэж. Гүндгээр хоос. За одоо зүгээр ингээд энэ шүнгээ дагаад энэ үгээр нь ингээд яваад байгаа шүү дээ. Тэгээ ерөнхий утга нь бол одоо тайлбарлал арай өөр шүү дээ. Тэг гүндээр анги цаничс мадува юм уу? Сүг шээжүүд дааж үгүй жүгшөр анги цанич мадува гэдэг юм уу? Сүгзэн одоо сүгзэн догба зай шингэн домбаач гэдэг юм уу? Ингээ арай дэлгэрүүлвэл өөр шүү дээ. Одоо зүгээр үгээр нь явхад бол жүмзэн ян донши шаван маань донши шаван гэдэг энд нэг юм таслалтай ч юм шиг тийм ээ. Донши шаван гэдэг нэг тийш. Одоо үргэлжлүүлээд гүндэг ганги домбаа бол гүндэг ганги домбаа бол ёмдуу юм а гэж. Ёмдуу буюу хоосон чанар юм а гэж. Тэгэхээр донши чөжин шаван маань гүндгийн домбаа буюу гүндэг ганги домбоо ёмдовдож яваа. Гав дэр энэ үед бол гүндэг шэн нам нэвэр меховын жүмцэн жис гэдэг нь бусад гүндэг донши чөжин шаван гүндгийн домбаа гэж байгаа тэр гүндгээс бусад гүндэг нь бол яах нь вэ? Бусад гүндэг шэн нам гэдэг нь бусад гүндэг нь бол нэвэр меховын жүмцэнжис гэдэг нь одоо онц чухал шаардлагагүй байгаа ийм учир шалтгаанаар бол бусдыг нь бол энд яриаг юм а гэсэн санаа. Бусдыг нь бол энд номноог юм а. Бусад одоо гүндэг нь бол тэр одоо бусад гүндэг гэдэг нь ерөөсөө юу шүү дээ. Цаны юнчижиг гүндэг шүү дээ. Цаны ёс үчэбэ гүндэг. Одоо байхгүй зүйлүүдийг оруулсан ойлголт байгаа шүү дээ гүндэг. Гүндэг гэдэг маань нэг ёсондоо хоосон чанараас бусад мөнх юмнууд тэгээд байхгүй одоо тэр цаны янчиг гүндгийг оруулж байгаа. Тэгээ ремура тэргүүтэй юмнуудыг бол одоо ямар шаардлага байхгүй шүү дээ. Огтос байхгүй юм. Тэгэхээр донши шаван гүндэг ганги домбо ёмдовдуу жогын гав дэр гүндэг шэн нам нэвэр меховын жүмцэнжис имби чирдэ данжола жир гүндэгла. За жир гүндэгла жинцэн тамжид мөн намхаалаасууга думаа шиг ёж чаанс гэж. За гүндэг дотор бол олон янзын одоо гүндэг байгаа тий. Дагвирыг байна, медвирийг байна. Одоо тэгээ жимцэн, намхаа тэргүүтээ олон байгаа боловч гондол масумбаны гэж. Додой гондлын үед энэ бүгдийг айлдаагүй зарлаглаагүй нь бол гүндэг ганги домбо ёмдовдуу жогвын гавсуу дэдэг меховисоо гэж. Тийм ээ. Донши чөжин шаван гүндэг ганги домбо ёндуу ин гэж үзүүлэх тэр үед яригдах гүндэг биш учраас тэд нар бол энэ үед бол ярих шаардлага байгаагүй маа гэж. Хэрэггүй. Чухал биш учраас гэсэн үг. Тийм ээ. Чухал биш учраас бол энэ үед бол бусад одоо тэр Дженсон ч гэдэг юм уу, намхаа ч гэдэг юм уу ингээд бусад тэр одоо юм гүндүүдийн бол ярих ёстой гүндэг нь бол гүндэг ганги домбо ёмдовдуу жовын гэж. Ёмдов тавихад буюу Сэмзэнбийн ёсны тэр хоосон чанарыг ойлгуулахад тийм ээ. Хоосон гэж одоо ойлгуулахад хэрэгтэй байгаа тэр гүндэг нь л энэ чухал хэрэгтэй байна. Бусад гүндэг нь бол чухал шаардлага байхгүй. Тийм учраас яриаг юм. Дон ачи нэвүү диин гамнан ойсуудэмбийн гүндэг ина. За хажиг хэлж шүү. Хажиг дон ачи нэвүү диин гамнан ойсуудэмбийн гүндэг ина. Цаны ёсучэви гүндэг юм би чавжээсрва мэтэдэ гэж. За түрүүн ярьсан те ойлгомжтой. Тэ одоо
нөгөө өмнө нь ингээд би тайлбарлахаар энэ хажиг бүр зориуд зөрж байгаа юм шигээр ингэж харагдаж байгаа юм шиг болчихлоо тийм ээ. Тэрнээс биш ер нь бол аранлаг бол энийг яагаад оруулж ирж байгаа гэхээр Банчин Сонон Давлам одоо бүр яг шууд тодтогч өгч шít. Тэр яриаггүй гэдэг байгаа гүндэг чи юу юм бэхээр цаны ёс учевэ гүндэг юм а гэдгийг л энд харуулж байгаа тийм. Цаны ёс учевэ гүндэг буюу цаны ёнчижийн гүндэг гэдэг тийм. Цаны ёнчигийн гүндэг. За тэгэхээр хажиг бол юу гэж юм гэхээр өмнө хойно гарч байгаа энэ гүндэг маань гүндэг бол цаны ёс учевын гүндэг юм а гэхээр аранлаг юу гэж юм мэдээтэй гэж биш ээ. Буруу. Хажиг таны тэгж бодох ч юм буруу. Ягаад үг гэхээр сүг сүгзэн доггүй шинши юм ба тэ дон ачи niveau дийн гамнада би гүндэг юм а гэж. Сүг сүгзэн доггүй шинши юм ба. Сүг сүгзэн доггүй. Энэ сүг гэдэг таслалтай тийм ээ. Сүг болвол сүгзэн доггүй. Сүг зэмбийн догва. Тэ дүрс гэж бодож байгаа тэр атгаг одоо гэх юм уу тэр төсөөлөл бодлын болвол шинши юм а гэдэг бол дон ачи ди нэмүн гамна дембин гүндэг юм а гэж юм а. Тэр тал дэн овуула гүн дагви гүндэг юм би чирдан. За тэр бол яг нь сүг сүгзэн догви шинши юм ба тэ дон ачи нэмүн гамна дембин гүндэг юм а. Тэр гүндэг нь ямар гүндэг юм бэ гэхээр овуула гүн дагви гүндэг юм а гэж. Энэ гүндэг маань ямар гүндэг юм бэ гэхээр овуула гүн дагви гүндэг юм а. Им би чирдан. За энэ овуула гүн дагви гүндэг гэдэг чинь юу вэ? Мен дандаа энэ намбар шаваа юм а. Дамбуу дээр таал сүг сүгзэн догви шиншир раата тийм ээ. Шиншир арангийн цанижис дуба доо дагвын чаа тэ овуула гүн дагви нам дамбын гүндэг юм ба гааш. За ийм л хоёр гүндэг байгаа шүү дээ. Ерөөсөө нам дамбын гүндэг цаны ёсу чэвэн гүндэг гэж. За энэ гүндэг дэла яна ни нам дамбын гүндэг цаны ёсу чэвэн гүндэг хоёр янзын гүндэг байгаа. Цаны ёсу чэвэн гүндэг гэдэг нь бол байхгүй зүйлсүүдийг хэлж байгааг нь цаны ёсу чэвэн гүндэг. Реонра тэргүүтэй намха мэдэг мошимжин бүү эдгээр бол цаны ёсу чэвэн гүндэг. Нам дамбын гүндэг гэдэг бол доны маимби дондоц бусад мөнх зүйлээр нам дамбын гүндэг гэдэг. За тэгэхээр нам дамбын гүндэг бол яах нь сүг сүгзэн доггүй шиншир арангийн цанижис дува доо дагвын чаа гэж бас доо дагвын чаа тэ уула гүн дагвын нам дамбын гүндэг юм ба ганш жумцун цүн бийж. Дамбуу дээр тал сүг сүгзэн доггүй шиншир арангийн цанижис дува тэ уула гүн дагвын цаны ёсу чэвэ гүндэг юм бийч. Дагнева сүг сүгзэн доггүй шинши юм ба миндан дай шагва юм бар тал данжөө лэ дэдарна сүгсүг доггүй шинши юм ба тэ Мендан дайын шагвы гүндэг им моча цамэдуа гад минула гэж. Цамэдуа гад минула динит овоо дэтэгийн аранги цанижи дуаны мен замжи шагвы гүндэг шижала мисиба юм бис гэж. Шижала мисиба гэдэг нь байхгүй гэсэн үг шүү дээ. Шижала мисиба юм бис мендан дай шагвала цамэду маду ми одоо гэж. За тэгэхээр мен дандаа намбар шагваала цамэ дуад мадуа гэж хоёр байна гэж. Тэгээ цамэ дуа цамэ мадуа байгаа байхгүй гэж хоёр байна гэж. Энэ гүндэг дотор байгаа байхгүй гэсэн юм хоёр одоо гүндэг байгаамаа л гэж. Шээс юм бэж. За энэ цаг нь болоо гэж. Үний шээс юм бэж. За энэ гайгүй байна. Дагнева гэдэг нь завийн дага хэлж байгаа шүү дээ, тэ? Завийн дага. Завийн дага хэлж байгаа шүү дээ, тэ? Нөгөө юу лээ дон ачны гамнад цаны шиг чавсэсрва мэтэдэ гэд сүг сүгзэн доггүй шинши юм ба тэ дон ачны үдийн гамнад гүндэг юм бэж. Энийг дамбуу тартаал гэд дүүлсэн. Овуула гүн даггүй гүндэг юм чи мендан даян намбар шаваа яа юм бэж гэсэн. Завийн даг нявата тэр ин штэ тэ. Тэгэхээр бол мендан даян намбар шаваа юм бага энд баталж штэ. Юм бар даг нява сүг сүгзэн доггүй шинши юм ба мендан даян шаваа юм бартал данжөөлэ. Дэдарна сүгсү доггүй шинши юм ба тэ мендан даян шаваа гүндэг юм мөча цамэ дүвис гаг минула. За энэ мендан даян намбар шаваа мендан даа гэдэг байгаа ч юм бол данжөөла хоёр янзын мендан даа гарч байгаа шүү дээ. Мендан домич гэдэг байна. Нэр нь ижлэх юм боловч хоёр өөр утгатай мендан даа гэдэг хоёр юм ярьж байгаа шүү. Гүндэг дээр аль нь үлээ, юун дээр аль нь үлээ гэдэг хоёр өөр гарч байгаа шүү дээ. За тэрийг бол өмнө ярьсан тийм ээ. Юм бэ ч. За ян хажиг. За тэгээд юу гэж вэ?
Тэний овод эдэ ранги цанижи дуани мендандаи намбар шагуй гүндэг шижала мисипа имбис мендандаи шавгаала цамэ дуадан цамэ мадуа гэсэн хоёр янз байдаг юм аа гэж за Даниэл гişний бод альцсан байна. Химэн зарлаасаа ян хажиг гүндэг яна мендандаи шагва зам имби чавжэсэрва мэтэдэ гэж ойлгомжтой тий. Гүндэг яна мендандаи шагва зам имби чавжэсэрва мэтэдэ мачав юм уу юу яг да дагдун су пумбо дагмит давуу Миндандаа замжин жог меню бичэр. Да дагдундан пумбу дагмит давуу Миндандаи да замжис жог меню баян. Дэдэг да дагви дон шевадан пумбо дагмито шими цэг замжи жог меню бичэрдэ дэдэг да дагви дон шевадан пумбо дагмито шими дагвин цэгдан дэдэг дөдвин дөба замжис жог меню бичэрдэ дэдэг дажун дагва маянбич гэж. Дажун дагва им бат маянби хоёр одоо минда шавга байгаа шүү дээ, тийм минда шавга. Тэгээ пумбо дагмидва юм аа гэдэг чинь тийм. Энэ би цогц маань бол би үгүй юм аа. Да дагви донва буюу дуу аваа гэдэг чинь мөнх одоо биш юм аа. Мөнх биш юм аа гэж хэлэх энэ нэр томьёонууд энэ бүхэн болвол нийтээр одоо хүлээн зөвшөөрөгдсөн нийтэд их тарсан ийм ойлголт биш шүү дээ тийм ээ. Дажун дагва маянба гэж. Жигдэн за дагва биш. ертөнцид алдарсан ингэж одоо танигдсан тийм зүйлүүд бол биш шүү дээ. Дэдэг дагвын живг цадмар сумын шалжаа маян бэж гэж. Ойлгомж. За дагвын живг цамар сумын шалжаа маян бэж. Тэгэл нөгөө дагиргийн таксил ороод ирнэ шүү дээ. Дэдэг чөөж тэ. Одоо юу лээ? Да дагдуунд пумбо дагмид бод чөөж. Дажун дагва цамар сумын шалжаа ямбартай тэ дагвын живг цамар сумын шалжаа юм бэж. Ямбартал тэ догюлна ёвэж. Догюлна яваа чинь юу шүү дээ тэ. Дагвын живг цамар сумын шалжаа буюу дажун дагва дувын даг яндаг шүү дээ. Догюлна яваа. Дагирэг дээр уншсан санаж байна. Догюлна яваа гэхээр яах юм? Догюлна ёвэж. Догюлна яваарт гансаг гаяар уужигийн догюлна ёвэж. Догюлна яваа гэхээр заавал одоо бүх хүний ч юм уу бүх бодгаалын толгойд тэгж бодогдож явах ёсгүй үстэй. Нэг гансгийн толгойд л да дагдуундан пумбо дагмидоо ш бодогдож явах тэгээд дажун дагва биш юм. Хоёр байвал яах юм? Гэх мэтлэн за яг үдэ энэ ийм таксил бас гарч болно те. Энэ угаасаа өөрөө жоохон мапантай төвхтэй хэд ч те дажун дагва ийм маянгийн цэ тавих. Дагвын живг цамар сумын шалжаа ийм маян гэдэг чинь өөрөө тийм ээ энэ зүйл бол одоо ингээр хэлэх юм бол энэ тухайн энэ зүйл маань ийм юмаа гэж бол нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй гэдэг чинь өөрөө их төвхтэй ойлголт шүү дээ тийм үстэй. Нийт гэдэг нь хэдий хэмжээг хэлэх юм. ертөнцид ингэж алдаршаагүй гэдгийг яг аль хэмжээгээр тодорхойлох юм. Хоёр хүн тэгж бодож байхад одоо тэгж нийтэд алдарсан гэж үзэх юм уу үзэхгүй юм. 20 байх хэвээр юм уу 200 байх хэвээр юм уу? Жигдэн за дагва гэдгийг ертөнцид тэгж алдарсан гэдгийг яг хэмжээ тавих чинь өөрөө их төвхтэй шүү дээ тий. Нэг тэгээд жигдэн гэдэг чинь өөрөө зөвхөн одоо замбуу төв төдий биш шүү дээ. Тийм ээ. 3000 ертөнц байгаа зү. Мэтлэнгээр ингээ бодглохлоор эн чинь өөрөө харьцсангүй шүү дээ тий. За дэдэг дагвын зөв цамар сунгын шалжаа маян бид нэртэл дэдэг ойдов живг цамар сунгын шалжаа юм чи. За ойдов живг буюу одоо юу ранги дэн даг яндагла дэнэ догын ийм шалжаа юм а гэж. Юу энэ пумбу дагмид да дагви донва тэгээ да дагва маянба да мэрдэгва юмба гэдэг чинь бол учир шалтгаанаар бол таньж мэддэг болохоос биш даа чин дагва биш шүү дээ даа бол мөнх ус юм а гэд хэлсэн төдийгээр мөн хүмүүс тэгж ярилцдаг байлаа гэх тийм болчихгүй шүү дээ. Тэрийг ойлгохгүй тийм авах албагүй тийм ээ. Тэгэхээр
ойдвж өгд цамар сунгын шалжаа буюу энэ бол даг яндаглаад байна. Цамэд үеийн шалжаа юм аа гэсэн санаа. Энэ бичэрдээ Жава да мэрдүгүр дубадан ганцхийн даг цадмай маамиг ба пумбу ганцхийн дагмиддүү дүвийн ойдвжийн даг яндаг юм бичэр. Тэ даа чөж мэрдэгдээ Жавэж гэх юм тэ. Жавийн дагаар даа мэрдүгүр дува буюу даа чөж мэрдэгдээ Жавэж гэж дүгүүлсэн ийм даг яндаглаад байна. Цамар сунгын шалжаа юм. Ганцхийн даг цадмаа маамиг ба гинэ. Ганцхийн даг цадмаа маамиг ба болвол пумбу ганцхийн дагмиддүү дүвийн ойдвжийн даг яндаг гэж тэ. Даг нь дагж руу яаж хотлох вэ? Пумбу чөж ганцхийн дагмиддүү дува эндэ ганцхийн дагмид эндэ ганцхийн даг цамаа маамиг вэж гэсэн ойдвжийн даг буюу эргва яндаг, даг яндаг, жүмцэн яндаглаад байна. Дугуй шалжаа юм бэж гэж. Оноо да дагдундун пумбо дагмидний арангийн цанижис дүүвэртэл дэдэг мэнда шагва маимбин чой имби чсана маачаа гэж. Маачаа. За да дагдун пумбо дагмид гэдэг чинь арангийн цанижис дүүа юм аа. Ягаад гэвэл тэр чинь миндан да буюу мэнда шагва маимбин чой шүү дээ гэж хэлвэл чаваа мачва. Дэдэг доггүй дагзам имби чирдэ данжойлэ. Дэдэгки мамбу шиг Мендандайн жог минуви ёба иня арангийн цанижис дува маиндэ доггүй дагзам имби чиро шээсүмбэ гэж. За тэдгээрийн олонх нь бол Мендандайн жог минувийн ёдва юм аа гэж. Зөвхөн одоо тэр нэр томьёо төдийгөөр одоо тавьж болохгүй ийм зүйлүүд бол олон байгаа. Тэ нэр томьёо төдийгөөр тавьж болшгүй ийм байгаа, оршин байгаа зүйлүүд олон байна гэж. Тэдий тийм боловч тэдгээрүүд бол арангийн цанижис дува маиндэ тэд нар доггүй дагзам юм аа гэж. Шээсүн бэж. Хажиг мэнда шагвын гүндэг яна дажун дагва имбин чавжэсрва мэтэдэ гэж. За мэнда шагва дотор дажун дагва гэдэг ойлголт бол байгаа юу? Байгаа. Мэнда шагвын гүндэг дажун дагва яна мэнда шагва юм бартал гэвэл дэ. Мөн үү гэвэл мөн. Зүгээр л юу гэсэн үг гэхээр дажун дагва гэдэг маань бол нийтэд тэгж алдарсан учраас тэгэл одоо хүлээн зөвшөөрөгдөж. Жишээ нь нөгөө нэг юу лээ? Одоо 15-ны бүтэн сарыг туулаатан гэж нэрлэдэг тийм ревонжин. Сарны нэг ёгт нэр нь туулаатан. Ялангуяа дорн дахинд бол маш хөргөн дэлгэр тархсан нэр томьёо. Тэ Азийн одоо шүлэг мүлгэнд бол сарыг туулаатан энэ гэж одоо ёгт нэрээр нэрлж ингэж шүлгэлсэн энэ тийм ном зохиолууд зөндөө байдаг. Яг үхээр нөгөө дугуйг саран дотор туулааны дүрс одоо ингээ харагддаг гэж үздэг шүү дээ тийм ээ. Тийм болохоор тэрүүгээр нь туулаатан гэдэг. Тэгэхээр сарыг туулаатан гэж нэрлэж байгаа маань яг туулаат тэр дотор туулаа байгаа ч юм биш тийм биш шүү дээ тийм. Гэхдээ мэндэ шагва юм. Нэр томьёо төдийгөөр тэгж тавьж болж байгаа юм. Ягаад гэвэл нийт тэгээд алдарсан. Дажун дагва юм. Энэ мэндэ шагвын гүндэг яна дажун дагва ин гэж хэлээд байгаа чинь тэгсэн л утга. Иймэрхүү маягийн юмыг л хэлж байгаа. Мэндэ шагва. Дажун дагва гэдэг нь бол жигдэн ла дагва. Энэ талаас нь мэндэ шагва гэж хэлж байгаа. Нэр томьёо төдийгөөр бол ингэ тавьж байгаа маа гэж. Агуулж одоо тийм ингэж ойлгож байгаа. Ингээд хоорондоо ингэж ярилцдаг. Тэгэхээр мэндэ шагвын гүндэг хажиг бол юу гэж бодож байна гэхээр мэндэ шагвын гүндэг яна дажун дагва байх албатай гэж боддог байхгүй. Нэр томьёогоор тавигдж байгаа зүйлүүд бол бүгд дажун дагва байх ёстой гэж. Дажун дагва буюу ертөнцид тэгж алдарсан тэгж хүлээн зөвшөөрсөн саяны нөгөө туулаатан сар гэдэг шиг. Ийм байх ёстой, ийм байх албатай гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр аранлаг бол тийм бол байхгүй. Тэгж албатай гэж бодож байгаа шүү. Буруу байна, тарахгүй байна. Сүгзэн догви шинши имба мэндандай шагви гүндэгсүү дүүсэн байгаа шиг дажун дагва маян бичэр даглаа. Тэгэхээр сүгзэн догви шинши гэдэг маань бол мэндэ шагвын гүндэг юм аа. Мэндэ шагвын гүндэг гэдгийг өмнө нь баталцсан, нотолцсон.
Гэхдээ сүгзэн дагууи шиншээ гэдэг чинь мэндэ шагва боловч дажун дагва биш шүү дээ гэж. Дажун дагва биш гэдэг нь бол нотлоход амархан байна гэж. Ойлгомжтой гэсэн санаа. Угаасаа тийм ээ. Сүгзэн дагууи шиншээ гэдэг бол нийтэд тэгж алдарсан зүйл биш шүү дээ. Бишээ гэдгийг нотлоход амархан биз дээ. Тийм ээ. За өнөөдөр энэ. За тэгээ ингээ үргэлжлээд мэндэ шагзамжин гүндэг яна оом чадвартай гүндэг чавсрва ям метэтэй ревунжин даваа шивэн дайж өрөндөө мэндэ шагвын гүндэг юм байж. Тэгээ хоёр талаас нь ярьж штэ тийм ээ. За одоо бол яг хуу энэ дажун дагва гэдэг талаас нь ярьж байна. Одоо тэгвэл мэндэ шагвын гүндэг яна оом чадвартай гүндагвыг гүндэг гэд нөгөө талаас нь бас чав гэхээр бас алт байхгүй тийм ээ. Энэ мэндэ шагвын гүндэг яна ерөөсөө мэндэ шагвын гүндэг гэд мэндэ шагвын гүндэг гэдэг дээр л ерөөсөө хоёр янзын ойлголт байгаа гэдгийг л хажиг бол ялахгүй байна тийм. Мэндэ шагвын гүндэг л бахан бол нэг бол дажун дагва байх ёстой гэдэг. Нэг бол оом чадвартай гүндагвын гүндэг байх ёстой гэдэг ийм хоёр ийм юмрол яваад шүү дээ. Ийм хоёр янзын гүндэг байх ёстой байж болно гэдгийг л ойлгохгүй байгаа хажиг эндээс харагдаж байна тийм ээ. Энэ хүний уншчих юм уу? Тийм ээ. Мэндэ шагвын гүндэг яна овоом чадвартай гүн дагвын гүндэг юм бэ чав ширва метэдэ ремунжин туулаатан бол сар химэн өгүүлж байгаа тийм ээ. Дайж журам хэлж ингэж өгүүлж болох ийм мэндэ шагвын гүндэг юм бэж гэж. Мэндэ шагвын гүндэг. Имбортол дэ дам додва замжи шагвч гэж. Тэгэхээр бол энэ одоо сарыг туулаатан гэж хүссэн хүсэл тэр нэр томьёо тэр төдийгөөр л ингээд одоо энэ ойлголт маань ингээд хязгаарлагдаж байгаа гэсэн санаа. Түүнээс өөр цааш нь юм ярих юм байхгүй. Тэн дээр туулаа байгаа ч биш. Тэн дээр туулаагүйгээд байгаа юм бол байхгүй тийм ээ. Зүгээр л тэгж нэрлээл ингээд заншсан нийтээрээ тэгээ хүлээн зөвшөөрсөн ерөнхий ийм ойлголттой болсон. Зүгээр тэр төдийгөөр л хязгаарлагдаж байгаа. Тэ? Би тэгээд хэлэхээр та ойлгочдөг. Таныг тэгээ хэлэхээр би сарыг ярьж гин гэдгийг ингээ ойлгочдөг. Ийм л хэмжээний ийм л зүйл. Тийм ээ. Ревунжин давашивэ дэж өрөндөө мэндэ шагвын гүндэг юм биш дэртэл дэ дам додва замжи шавай. Додва гэдэг нь хүсэл. Дэртэл дэ дажун дагва юм биш. Дэртэл дэ дагвын живэг цадвар сунгын шалжаа юм биш. Дэртэл догюлна ёба дэ ревунжин давашивэ дэж өрөндүүдийн дагвын даг яндаг юм бэж гэж. За энэ даг дээр гардаг ч тийм. Ревунжин чөлө давашивэ дэж өрөндөө догюлна ёвэ чигээр ийм даг готлоод байгаа шүү дээ. Догюлна ёд. Учраас л ревунжин даваа гэж хэлж болно гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ. За дэла хонарэ ревунжин даваа шивэн дэж өрөндөө ревунжин даваа шивэ дэж өрөн шивэн цэг замжин жог нөгөртөлтэй мэндэ шагзам юм байгаа шиг даа дагдсан мэндэ шагзам юм даа. За энийг ингээ үргэлжлүүлээд дараагийн хичээл дээр яриа да. Цаг болчих шиг байна. Дэла хонарэ гэж. За энэ дээр ингээд дэж өрөн ин гэхээр ингээд өдөөс асуулт тавьчихын тий. Тэгээ энэ нөгөө мен да индо мижиг руугаа л явах хаа та тийм ээ. За өнөөдөр энэ үрээ завсарлаа да. Бүгдд нь баярлалаа.